Та бүхний амрыг ирээ сонсогч подкастны 4 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараар шинжлэх магадлал ухааны сургуулийн 941-р дамжааны дэвтрүүч 9 миний бий болон амрыг ирээ шинжлэх магадлал ухааны сургуулийн 931-р дамжааны сонсогч бэлгүүн тамир миний бий ирсэн байна. За энэ удаагийн дугаараараа бид хоёр бол дотоод хэргийн сургуульд суралцж байх үеийн түүхээсээ хуваалцахаар ирсэн байна. Миний бодлохоор яг анх нөгөө дотоод хэргийн сургуульд яг орж суралцнаа гэсэн юм зорилго тавьж бол ийшт бэлдэж байгаагүй. Яагаад тэрийг 10 дугаар ангиас хойш би эмч болох зорилготой байсан байхгүй юу? Та тэгэхээр бүр багасаа юм эмч болох юм хүсэл сонирхолтой байсан гэсэн үг. Багасаа л миний мөрөдөл мөрцтэй хүн болох байсан юм. Тэгэд манай гэрийнхэн болохоор нөгөө намайг эмч болгоно гэд тэр намайг байхгүй миний анги сонголтыг хийгээд хим биологийн сонгонд орсон. Тэгээ хим биологиороо бэлдээд тэгээ нөгөө нэг гэрийнхнийхээ үгээр юу н би явж исэн байхгүй. Яа за яг эмч болно. Миний сонирхол эмч юм байна гэд итгэцэн. За тэгээд яг ээжт хөөд ирсэн чинь би нэг л эмч болохооргүй юм шиг санагдаад энэ нэг л миний хүсэл зорилго биш юм шиг санагдаад өөрийнхөө хүслээр явъя гэж бодоо. Тий, тэгээд өөрийнхөө хүслээр явъя гэж бодоод давхар нөгөө нэг дотоод хэргийн сургууль бүртгүүлсэн. Шинжлэх магадлал ухаан гэдэг хөтөлбөрт. Тэгэл яг ээжт хөөл дээл нэг өрөө бэжс чинь нөгөө сургуулийн нөгөө мессежээр ирдэ штэ та би бэлтрийн шалгалтандаа орно гэд. Тэгээ тийм мессеж ирээд тэгээ гэрийнхэндээ ихлэ хэлж чаддгүй юу гэж хэлэх юм мэдэхгүй тэгэл за ямар ч хэсэ хэлж үзье гээл. Тэгэл намайг хамгийн их дэмжижсэн хүн манай эмээ байсан. Миний охин дуртай ямаараа явөө гэд. Тэгэл яг анх сургуультай гэрийнхнаасаа зүрсээр агаал орж ирж исэн да. Миний хувьд бол би бүр багасаа л ер нь цэргийн хүн болно гэж шийдсэн байсан. Тэгээ 12 төгсөж байхад энэ ээш өгөхгүйгээр би шууд хугацаа цэргийн албар руу томилогдоод тэнцэнэ ер нь гэрээ цэргээр үлдээ гэдэг хүс сонирхолтой байсан. Тэгэхэд ер нь бол 12-ыг дундаа орж байхад ер нь ээжтэй ярилцаж үзээд тэг ер нь ээш өгөөд миний хүүчи ингэж жил алдж яхаар дотоод хэргийн сургууль руу ороод үзээч ер нь ингэж офицер цолтой төгсдөм байлээ гэд ер нь ээжээс сонсоод тэгээд би ер нь сургуулийн сайт руу орж үзээд бүрэлдэхүүн сургууль хөтөлбөрүүдийг харж агаад тэгээд шинжлэх магадлал ухаан гэдээ байсан. Тэрийг ер нь яг яад юм болоо гэж сонирхоод ороод харахад яг нөө нэг кинон дээр гардаг шиг юм гоё уул мөр илрүүлээд нотлох барин цуглуул. Тэгээ би ер нь өөрөө сонирхоод орж ирж байсан. Тэгээ би бас уусаа яг боддог байхгүй юу? Хэрвээ би ангаахт орсон болвол тэр нөө миний яг багасаа мөрөөдсөн мэрэгжил биш, яг миний зорилго биш байсан. Тийм болохоор би хэрвээ ангаахт орсон бол эхний 1-2 жилдээ ч юм уу шантраад те нөө нэг хүсээгүй юмдаа хүн угаасаа зүрх сэтгэлээ гаргаж суралцахгүй шүү дээ. Тийм. Тэгээд ер нь шантраад гарчих байсан болов. Тэр нь манай сургуулиас тийм амархан биш. Нөө хүссэн болгоно ордгоо, орсон болгоно төгсдгөө. Ялангуяа эмэгтэй хүүхдүүд бол хатуу шүү дээ. Нөө яг эрэгтэй хүүхдүүдэд мөр зэрэгцэж сурдаг. Тэг яг эрэгтэй хүүхдүүдтэйгээ цэргийн нормтой юугаас эмэгтэй хүн биелүүлж ийн гэдэг юм бол угаасаа хэцүү. Тийм тэг яг эрэгтэй хүүхдүүдтэйгээ юу хийн гин би эмэгтэйгээд ямар нэг үйл ажиллагаанаас хойш суух гэсэн юм байдаггүй. Гэтэ яг энэ бол миний мөрөөдөл. Тэгээд би бол мөрөөдлийнхөө хойноос явж байгаа. Тийм болохоор надад нөө шантрах, ухрах тийм ирэх бол надад байгаагүй. Тэгэл одоо 4-р курст орсон бакалаврын ажлыг бичээл явж ин да. Одоо төгсөх нь шүү дээ. Тий, одоо төгсөж чинь. Гэтэ ер нь итгэхгүй байна. Яг саяхан л нөө карантинд юугаач мэдэхгүй тий. Тэгэл нөө баг даргандраараа загнуулаад. Тий, хээрийн сургалт нь гараал. Тий. Тэгэл гэтээ ер нь хээрийн сургалт миний хувьд айгүй хэцүү байсан шүү. Хээрийн сургалт яг өссөн орчноос 12 дөнгөж төгсөөд яг цэргийн албанд татгаж байгаа тайлхаа очоод юугаач мэдэхгүй шууд ингээд цэргийн ингээд нормтуудыг хангаад ингээд явна гэдэг бол бас хэцүү санагдсан. Анхны очсон карантины өдөр очиход ер нь бол нөө уух юм байхгүй. Тэгээ уух юм өгдгөө махтаа л гэж амар ам цангаж байсан. Миний хувьд л яг анхны өдөр ирчээд ёо би юунд ирчвэ. Тэгээ яг эхний өдөр надад яг юм амар удаан 7 хоног шиг санагдчихсан байхгүй юу? Дөнгөж нэг өдөр болж байгаа яг ингээд тэнд очиж 7 хоног байсан юм шиг амар удаан тэлбэр ингээд би яг юунд ирчвэл гэж бодсон. Гэтэ яг нөгөө Тангарын баяр төгөхөд ирэхээр айгу өдөр оног хордон явцдаг тий. Яг нэг эхлээд байж байгаа сүүл рүү юм дасаад эхэлсэн болохоор бас амар хурдан санагддаг байх гэж бодсон. Тийм тэгээд миний хувьд бол карантин хамгийн гоё цаг нөгөө нэг соёл олон нийтэйс. Яг нөгөө өдөржингөө чагсаалын бэлтгэл хийгээл айгу тийм ядарсан байжгаад орой нөгөө соёл олон нийтгээл хүүхдүүд ч нөгөө хоорондоо бүжиглээл тий дуулаад тэр үе бол айгу гоё санагдчихсан надад. Хувь хүн талаас яг 2 цагийн хугацаанд яг өөрийнхөө юм хумаа хийгээд тэгээ өөрийгөө хөгжүүлэх талаар хүн амьтантай танилцаад тэгээ яг тийм нэг би нэг энэ заавалч юм цэргийн юугаар ирсэн биш үү гэмээр тийм 2 цагийн хугацаанд ер нь бол гоё санагддаг байсан. Тийм соёл олон нийт айгу гоё. Гэхдээ яг карантин ингээд яг тэр үед айгу хэцүү санагдчихсан ч гэсэн одоо сүүлд нь бодохоор он жавтаага нэрээ тийж гүйжсэн да, тийм маршд орж исэн доо ч юм уу тиймэрхэн ботход айгу гоё идэг. Тэгээ манай карантин болохоор нөө
53 эмэгтэй сонсогч явж исэн. Суралцагч явж исэн. Тэгээд нөгөө нэг айгуу тийм шазрун манай оны охтууд ер нь бол айгуу тийм шартай, хортой тийм охтууд эс. Тэгэл бүгд нэг салаан тэгэл ирчүүтэй яг адилхан бид нар яг чадна хийн гэдэг. Манай хоёр багаач гэсэн айгуу мундаг хоёр хүн явж исэн. Одоо дислексч ануу. Тэгээд дислексч наран туяа гэдэг юм амар хоёр мундаг баг дарга явж исэн. Тэгэл манай хоёр баг дараач гэсэн айгуу тийм шартай бүх юмыг чаддаг. Тэгээ хүүгүүдээс юу гараад дутах гэсэн бодолтой. Тийм болохоор манай охтууд ер нь бүх юм дээр айгуу тийм хортой шартай үздэг байсан яг хүүгүүдтэй адилхан. Чадна штэ, болно штэ. Бүгд чадна гэл. Карантин айгуу гоё байсан сүлд дурсахад бас айгуу гоё дурсамжтай. Одоо гэхдээ тэгээ карантинаас хойш 4 жил өнгөрөх чинь ихээр бас жоох итгмээргүй. Айгуу ер нь дэхис дотоод хэргийн сургуульд орж иж суралцаад анх л карантинд яваад ер нь дэхистэй эсгээл ингээл Google хараагаал үзсэн. Одоо бүр 3 4 дугаар курс болсон байна. Энэ өөрөө ч бас гайх чинь цаг хугацаа амар хурдан өнгөрсөн байна. Харин тэгэл яг карантинаас орж ирсний дараа нөө казарм бидэн штэ. Тий. Жилийн хугацаанд яг цэргийн ангид хуаранд байрлаж байгаа юм шиг л. Тийм, сонсчийн барин бүтэн жил байрлна гэхээр бас жоохон миний хувьд бол жоохон хүнд даваа байсан. Ягаад тэгэхээр нөгөө нэг 18 жил ээж аваасаа холдож үзээгүй, эмээгээсээ холдож үзээгүй тийм хүүхдээсэн тэгж яад яг бүтэн жил тэнцээ он жавтайгаа сонсогчийн байранд байрлаад тэгээ бүх юм цагийн хуваарийн дагуу тийм байсан. Тэр үед надад бас жоохон хэцүү санагдчихсэн л та. Бусад хүүхдүүдэд бас тийм санагдчихсэн. Чиний хувьд ямар санагдчихсэн? Надад бол ил багасаа нэг орон нутг руу ингээд тэмцээн уралдаанд яваад ер нь аав ээжээс жоохон хол байсан болохоор ер нь бол нэг тийм гэр мэрээ санаад байсан юм бол байгаагүй. Тэгтээ найзуудтайгаа ер нь байнга хамт байгаад, хамт унтаад, хамт сэрээд, хамт гүйж хараагаад тэр нь бол надад айгүй гоё дурсамжтай байсан. Тийм. Тэгэд нөгөө нэгдүгээр курст битэд нөгөө цагдаагийн сургууль харьяалагддаг байсан шүү дээ. Манай сургууль болохоор 24 оны 10 сард цагдаагийн сургуулиас салаад шинжилгээ болох ухааны сургууль гэдэг тусдаа бүрэлдэхүүн сургууль болсон байгаа. Тэгээ нэгдүгээр курс нөгөө цагдаагийн сургууль харьяалагддаг. Тэгээ манай дамжааны захирагч агш аягүй тийм ер нь хатуу хүн байдаг гэсэн байхгүй юу. Тэгээд манай ондоо зөвхөн манай англи охинтой. Тэгээд манай охтууд ч анх 15 байсан. Тэгээ нэгдүгээр курстэй энтхэрүү сурах солилцоо нөгөө нэг тэтгэлгээр 100% тэтгэлгээр яваад одоо 7 охинтой үлдсэн. Тэгэл яг нэгдүгээр курстэй айгу хатуу яг эрэгтэй эмэгтэй нөгөө гендер ялгаа байхгүй ш манай сургуульчин. Тэгэл нөгөө цас мас цэвэрлээл тий амар хүүтэнд цасандаа гараал. Тэгэл өглөөний гүйлт зарайдаг гээл ямар ч хүүтэн байсан бүгд нөгөө гараад гүйдэг тий. Тэр мөрөн дээр бол бас эмэгтэй хүн. Йоо би яг энд яагаад ороод ирсэн юм бол тоо юу хийгээд байгаа юм бол тоо гэл амар боддог. Цас орохоор нөгөө нэг хүрзээ барайл, шүүрээ барайл, за цасаа цэвэрлээ. Өөртөөхөө алхах жигсаалын талбайг жоохон цэвэрхэн байлгая. Тим үүднээс ер нь бол цэвэрлүүлдэг л байсан байх гэж би боддог. Ер нь одоо цэвэрлж байгаа. Тий 100 цасаа тэгээд хавар намартай нөгөө унсан навцнуудаа хоог шороо тоос шорыг 100 нөгөө нэг бороо ороод ус ингээд тогтсон байх юм бол усын шавхдаг ч юм уу. Энэ үл тэгнэ. Тийм. Гэтэ тэр нь цаагаараа бас бид нарт аягүй тийм хэрэгтэй зөв хичээл болт. Ер нь амьдралын хичээл болж байгаа л та тий. Тийм. Тэгэл ер нь тэр үед нөгөө нэг ингээд манай дамжаан дараа нөгөө аягүй чангалдуу байсан. Тэрэнд нь бас аягүй баярлалаа шүү дээ. Одоо ингээд 4-р курст ороод харахад аягүй тийм сэтгэлийн хаттай болсон юмд. Тэгэл би ингээд дараад би энэ сургуульд ингээд зовдөг. Би энэ сургуульд ингээд тэгдэг. Бүх юм ийм байдаг энэ төр гэл ингээд гомдлоо суугаасаа илүү эргэлүү тэргээрээ бахархдаг гэх юм уу аюу тийм сэтгэлийн хаттай болсон юм шиг надад санагддаг. Ер нь аюу тийм зөв хандлагатай хүн болсон юм шиг санагдав. Ер нь дамжааны захирагч багш нар гэдэг тийм багш тийм дарга гэхэрээд нэг юм уурлаж загин зандарсан хүн байдаг ч хүмүүс бод. Гэхдээ ер нь бол дамжааны захирагч багш нар гэдэг ах шиг үйтэй ах, аав шиг үйтэй аав, дарга шиг үйтэй дарга л байдаг. Тийм. Тэр бол үнэ шүү те. Тэгээд гэтээ яг сүүл бодоход гоё л доо. Он жавтаа бүгд нэгэндээ өрд ор те. Хоолнд орсон ч гэсэн бүгдээрээ зэрэг хоолнд ордог. Тэр мөч бол гоё. Эхний хүн дээр хоол нэрчээд дараагийн хамгийн сүүлэх хүн хоол автал ингээ хүлээгээл сууж идэг хоолнд өрөхгүй. Тэгэл яг бүгд яг ингээ зэрэг идэл зэрэг дуусаал тэгэл зэрэг гардаг. Тэгэл оройн тоомоо гэл. Одоо ихтэй яг төгсөөд дахиад оройн тоом байхгүй гэж бодохоос жоох сэнэ санагдаад. Энэ цэргийн аль пааж байгаа дотоод зэргийн сургууль сурч байгаа хугацаанд энэ бол хамгийн гоё зүйл маань бол оройн тоо байдаг. Тий, оройн тоо их гоё тий. Тий, яг бүгд яг алхаагаа нийлүүлээд, хоолоогоо нийлүүлээд нэг дуудуулаад алхаж байгааг онж авуудаараа. Тэр нь аягүй гоё санагддаг. Тий. За тэгээд сургуульд орсны дараа жижиг нэр өмнө жил яасан шүү дээ. Анх удаа марштгүйсэн шүү дээ, тий. Тий, сургууль тусдаа сургуульд гараад сургуулаасаа эрэхтэй салаа гаргаад тэгээд маршнд орж гүйсэн. Тий нөө тэр үед манай сургууль нөө цөөхөн сонсогчтой байсан болохоор ер нь бол орохгүй гэх юм байгаагүй тий. Ер нь бүгд л орж исэн. Тэр үед чамд хэр санагдчихсэн. Би бол одоо 3 жил марштгүйсэн шүү дээ.
Тэр нэг анхны жил чамд яг ямар санагдчих вэ? Би бол гүү хүүхэр нь гүү яал гэсэн. Тэгээд ороод гүүсэн. Тэгээд найзуудтайгаа, ах нартайгаа, дүү нартайгаа мөр зэрэгцээд хөсөө туслуулаад ядарч ийсэн гэсэн хамт нэгэндээ туслаад тэр нь бол гараанаас гараал гүүлээ сургуулаа бодоод бид за ингээд тусдаа сургууль орцсон. Бас арай ч ингэж болохгүй дээ гэд. Тэгээд дүүнэрийнхээ хажууд бас яаж гүүхгүй байх вэ гэж бод. Тэгээд ер нь бол бүүндөө салаагаар орж ирж байсан. Тэгээд бас манай найзууд ер нь бол сайн туслалт дэмжижсэн. Ах нар маань миний мэдгүй юмыг зааж ирсэн. Би бас доошоо дүүнэртээ заана. Тэгээд ер нь бол нэгэндээ аягүй тус дэмтэй байсан. Тэгээд маш гоё дурсамжтай хугацаа өнгөрсөн баг. Миний хувьд болохоор яг нөгөө нэгдүгээр курст ороход нөгөө цагдаагийн сургууль зөвхөн манай онд эмэгтэй, тэгээд дөрөвдүгээр курсынхаа эмэгтэй сонсогчдтэй. Тэгээ манай он зөвхөн манай англи эмэгтэй сонсогчтой байсан аахгүй. Цагдаагийн сургууль айгүй тийм нөгөө цөөхөн эмэгтэй сонсогчтой. Тэгээд бас ер нь бол ухрах ирэхгүй бүгдээрээ дайслагдаж орсон байдаг байхгүй манай анги охтууд. Тэгээд нэгдүгээр курстээ нөгөө нэг бид хэдий карантинд авч гарсан Нарантуяа гэж сая хэлсэн шүү дээ. Нарантуяа дэвтрүүж хахад тасагт орчгүйгээд тэгээд манай тасаг алтан медаль авсан. Тэгээд тэр үедээ 2 жил дараалал цагдаагийн сургуулийн охтууд алтан медаль авч ирсэн. Тэгээд дараагийн жилд нь болохоор би өөрөө нөгөө цолоо аваагүй сонсогч цолтой. Тэгээд нөгөө цагдаагийн сургуулийн эмэгтэй тасгийг сонсогч авч гүйжсэн. Тэгээд өмнө жил болохоор нөгөө тусдаа сургуулиалаа гарсан болохоор сургуулийнхаа нэрийн өмнөөс бас тасгийн захирагчаар охтууд авч орж исэн. Тэгээд ер нь хүрэл медаль авсан байгаа. Гэтэ тэр үедээ яг хүрэл медаль аавна гэж ер нь бодож байгаагүй. Тэгээд жоохон сэтгэл дундуур байсан л да миний үед. Гэтэ яг сүүлд нь бодоход бас марш гэдэг чинь бас хүссэн болгоно ороод авахгүй тий. Хүн болгоны бас чадах юм бас биш шүү дээ. Тэгээ тэрэнд ингээ 3 жил ороод өөрийгөө ингээ цориод үдцсэн байна гэдэг чинь сүүлд нь бодоход хүртэл айгүй гоё дурсамжтай үе юм шиг надад санагддаг. Тий, марш хэрн хүмүүс ингээ зүгээр гүүгээл, тойрж гүүгээл ороод ирдэг гэж боддог. Үгүй шүү дээ. Хэдүүлээ ингээ гараанаас гараал барайнд орон ортлоо уул руу өгсөж гин, хадаар явж гин, жалга руу орж гин, саад дотор давж гин, торндоогоор мөлхөж гин. Айгүй хэцүү. Ер нь бол хэцүү байсан. Гэхдээ барайндаа орж ирээл найзтайхаа царайг харахаар ер нь бол айгүй гоё санагдсан. Тэг марш гэдгийг ер нь бити ингэж зүгээр гүүгээд ороод ирдэг гэж ойлгосоо л гэж бодож байна. Марш гэдэг ер нь бол цэргийн олимп. Тэгээд хүмүүс бол чадна, чадахгүйгээ чадахгүй. Ер нь чадахгүй үед нь нэгэндээ тусаж дэмнээд явж байгаа нь энэ бол яг цэргийн үний зүйл юм а гэж би бол бодож байгаа. Тийш нөө цэрэг гэдэг чинь зэрэг гэдэг үгнээс гаралтай байл те. Тэгэл ялангуяа гэхдээ яг эмэгтэй хүнд бол бас жоохон хэцүү л те. Тэгээ тэр чинь нөө дан өөрийнхөө биеийг аваагүй хөхгүй, буутайгаа гүйж байгаа, под сүнхтэйгээ гүйж байгаа те. Газын маск бас гүйж байгаа. Тэгэл эмэгтэй хүн чинь яг ирчүүдтэйгээ адилхан замыг туулж байгаа. Яг адилхан даалгавруудыг биелүүлнэ гээл тэгэхээр ер нь бас яг миний хувьд бол хэр багийн хүн бас чадхааргүй юм шиг надад санагддаг байхгүй юу. Тэгээд марш хэр нэг юм санаанд нэг хүн надад санаанд орж байгаа байхгүй. Бүр тэгээ тамгалагдсан миний зүрхэнд нөгөө нэгдүгээр курсээс хойш би нэг найзтайгаа 3 жил дараалж маршд гүйж байгаа. Тэгээд 2 дугаар курст бид хоёр хоёулахнаа нөгөө цагтааны сургуулийн эмэгтэй цэгийг авч орж исэн. Тэгэл надад бүр айгүй дэмтэй бид хоёр нэгэндээ айгүй хантай байдаг байсан. 3 жил яг нэг саалаанд тойрлогдоод маршд гүйсэн. Тийм 3 жил яг хамтдаа бид хоёр тэгж гүйж исэн. Тэгээд одоо ингэ бодохоор тэр найз маань ингээ надад айгүй дэмтэй. Тэг бид хоёр нэгэндээ айгүй хань болтой байсан байхгүй. Тэгээд ер нь найздаа баярлаа гэж юусоо хэлж байгаагүй. Тэгээд энэ завшааныг ашиглаад баярлаа найздаа. Манай анги их шиг тогтох гэдэг охин байдаг. Тэгээд өөр айгүй мундаг. Тэгээд бид хоёр 3 жил дараалж хамт маршдаггүйсэн. Тийм дурсамжтай хүн надад байдаг. За та ингээ 3 жил дараалж маршна гүйсэн гэсэн чинь танд ер нь өөр гаргаж ирсэн урлаг спорт амжилт байгаа юу? Тэрнээсээ уулзаач. Бага штэ. Би болохоор нөгөө нэг юу байхгүй юу? Нэг юм төгс чаддаг юмгүй гэтээ бас чадахгүй юм бол бас надад байхгүй. Нөгөө бүх юмд айгүй тийм элдэвтэй гэж юу нүрийгөө боддог. Тэгээ ер нь бол одоо нөгөө бүрэлдэхүүн сургуулиудын дунд болдог урлагийн наадам биш үү? Тэр урлагийн наадамд одоо бүжиг, дуу, цэнгэн, жүжиг юу гэдэг тийм ингээ бүх юмд нь явж идэг. Тэгэл одоо ингээл их сургуулийн спортын тэмцээн, за тэгэл марш зааш гэл ингээл сакс волейбол гэдэг. Тийм сакс волейбол гэдэг ингээ бүх юмд нь явж идэг. Тэр болгоноор бас чамлахааргүй амжилт юу н гаргаж ийсэн. Одоо ингээд спортын дүртүүл бас сундрахлах л та. Тэгээд бас нэг том гаргаж ийсэн амжилт гэх юм бол би 2024 онд Монголын залуучуудын холбооноос шалгаруулдаг Альма Матер буюу үндэсний шилдэг оюутан, улсын шилдэг оюутан болж ийсэн байгаа. Улсын шилдэг оюутан яг одоо сургууль болохноос ингээд шилдэг гэсэн оюутнуудаа өрсөлдүүлээд тий? Шилдгийн шилдэг болсон юм шүү дээ. Тий. Тэр үед нөгөө гэтээ өөрийгөө ерөөстэй оюутан болно гэж бодож байгаа нөгөө ингээд сургууль болгоноос манай сургууль чинь айгүй олон бүрэлдэхүүн сургуультай шүү дээ дотроо.
одоо шүүхэн шийдвэр цагдаа хэл шүүхэн онцгой тэгээ шинжилэн магадлах уу гэл ингээл байгаа шүү дээ. Тэгэхэд эхлээд бүрэлдэхүүн сургууль албанаас өндөр дүнтэй тэгээ нийгмийн мэдэх оролцоо сайтай гаргасан амжилтууд ихтэй тийм сонсогч нарыг дуудаад CV-гээ өг гэжсэн байхгүй юу. Тэгээд би өөрийгөө айгүй тийм мундаг сонсогч нар хамт нэг өрөөнд орчаал би ч одоо энэ дундаас гарч ирнэ гэж юу ах вэ тэгэл бодож байсан. Тэгэл CV-гээ өгсөн чинь маргааш нь л нөгөөдөр надаа юу хариу ирээд тэгээд та ингээд үндэсний шилдэг оюутан, улсын шилдэг оюутан болсон байна гэл. Тэгэхэд би юусаа итгэдэггүй нэр юм уу гэл гайхал. Тэгэл энэ мэдгийг хамгийн түрүүнд нөө ангийнхандаа хүргэжсэн найзуудтай. Яа тэр нөө манай ангийнхан яг ингээд нэгнийхээ дутууг нь айгүй нөхдөг, нэгэндээ айгүй дэмтэй байдаг. Тэ одоо ингээд би одоо марш цаашдаа ороод хичээл номдоо ингээд хаяа чөлөө мөл аваад ирэхгүй байгаа штэ. Тэр үед ингээд миний хичээл номд айгүй тусалдаг. Тэг ингээд нэгнийгээ ингээд байхгүй үед нь айгүй нөхдөг. Ер нь айгүй тийм баялмаар хамт олон байдаг манай найзууд. Тэг намайг нөгөө нэг шагнал авахд манайхан бас ингээд айгүй гой тоорт март бэлдээ бас ангитай гой хүлээж авчихсан. Тэгэл боддог байхгүй. Ийм гой хүмүүсээр хүрээлүүлж идэг ямар гой азтай хүн бэ би гэтэл. Тэг ер нь их сургуульд ороод ангийнхантаа би нэгдүгээр курстэй ерөнхийлөгчийн нэрмж сонсогч алдар тэмцээнд орсон байхгүй. Тэгээ хоёрдугаар семестр ер нь бараг тэр чигтээ чөлөөлөгдөөд бэлтгэл сургуультай. Тэгээд тэгж яхад манай ангийнхан бол байнга надтай холбоотой. Юу болж ийн андаа, яаж ийн, юу хэрэгтэй вэ? Нэг ч удаа над руу залгаад яах вэ хүү чи ийм юм хий, тийм юм хий, хичээл чи инглиш тэгэл. Ерөөс тийм байхгүй. Дандаа намайг дэмжижсэн. Тэгээд бас найзуудынхаа урмыг алдаад сонсогч алдраар хүрэл медалийн төлөө тоглож байгаад хожигдсон дээр нь жоохон харамсдаг. Тэгэл цатгаал хийсэн юм чинь тий. Гэхдээ найзуудынхаа итгэлийг алдаагүй ер нь бол төлөөлж оролцоод сургуулийн нэрийг төлөөлөөд зөндөө олон тэмцээнд оролцоод ер нь медаль авсан байгаа. Чисээд зөндөө олон тэмцээнд оролцоод медаль авсан гэж шүү дээ. Би бол чиний яг нөгөө нэг ямар тэмцээнд оролцсон талаар чинь сайн мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр ер нь ямар тэмцээнд оролцож исэн бэ? Томоохон тэмцээнүүдээс. За, томоохон тэмцээнд гэвэл хамгийн анх Хятад улсад зохион байгуулсан Гран При цомын төлөөх тэмцээн байсан. Тэнд ганцаарчсан тулаанаар алт аваад багийн тулаанаар мөнгөн медаль авч ирсэн. Тэгээд дотоод хэргийн сургуульд ирсэж орж ирээд нэгдүгээр курсээ төгсөөд 100 Солонгос руу 3 цуврал тэмцээнд явсан. Тэгээд дэлхийн оюутны фестивалаас хасах 63 кг хэмжээнд мөнгөн медаль аваад тэгээд Чунчон мужид ирээд Чунчон Кореопн гэдээ болсон. Тэр нөгөө жил болгон зохион байгуулагддаг амар том тэмцээн баггүй Солонгос улсад. Тэгээд тэнцээ оролцоод хасах 63 кг-аас бас хүрэл медаль авсан байгаа. Яг нэг томоохон тэмцээн болохоор Монгол улсын холбооноос ер нь Монголын ер нь бүх клубүүд явдаг. Тэнцэнээс тэгээд манай 63 кг-ийн ер нь 3 монгол хүн медаль авсан. Тэгээд сүүл явахынхаа өмнөхөн Сонном гэд мужид ирээд Сонном Open гэд сүүлийн хэдэн жил зохион байгуулж байгаа тэмцээнд ороод сасах 63 кг-ийн хэмжээнд хүрэл медаль авсан. Оо чи яасан манд юм бэ? Тэгээд яг биднийг тэгээд Солонгос улс руу авч явсан, дасгалжуулж явсан дэд турандаа Эрдэнэт багштай бас баярлалаа. Тэгээд энэ хүртэл спортоор хичээлүүлж явсан ахлаглагч цултай Хатанбаатар багштай бас баярлалаа гэж хэлье. Тийм тэр явцаараа бас ингээд багш нартаа бас ерөөс талархлаа хэлж байгаагүй юм байна. Хоёлаа гэх. Тэгээд багш нартаа бас баярлалаа гэж хэлье. Тийм багш нартаа баярлалаа. Тэмцээнд оролцох болгонд дандаа урамшуулж дэмжиж идэг. Тэгээд ялангуяа манай нөгөө шинжилэн болох ухааны сургуулийн багш нарын ерөнхийдөө бүхэл бүрэлдэхүүн сургуулийн багш нар аюу гоё дэмждэг тий. Тэмцээн оролтоонд томоохон юмд орохоор. Тэгэл ер нь том тэмцээн болохоор сургуулаараа ирж аюу дэмжиж. Тэгэл эн чинь л ер нь бол он жоо гэдгийн бахархаа шүү дээ тий. Тэг яг нэгнийгаа ингээл дэмжээл явж гин гээд одоо хичээлээс чөлөөлөгдөд явцсан байхад нь тусалж дэмжээл ингээл байхгүй болцсон байлаа гэхэд ингээд загин зандрахгүй яг тусад нь ярилцаж ойлголцоод тэг явж байгаа. Энд нь бол бүгдэнд нь баярлдаг. Багш нартаа бас баярлдаг. Тийм. Тэгээд өөр сонирхолтой юм бол би нөгөө энэ сургуульд орж ирэхдээ анх нөгөө шинжээч хүн гэдэг талаар ямар ч ойлголтгүй орж ирчихсэн байхгүй юу? Одоо шинжээч хүн гэхээр юу гэх юм болоо, юу шинжлэх юм болоо, ямар мэрэгчлээд юм болоо гэдэг амар сонирхож орж ирчихсэн. Та тэр бүр яг юу их юм мэдэхгүй шинжээчийг сонгож авчихсан гэсэн үг. Ер нь бол нөгөө миний сая хэлсэн шүү дээ. Миний мөрөдөл мөрцтэй аль багч болох байсан гэд. Тэгэл яг ороод хөтөлбөрүүдийг нь уншихаар надад яг энэ шинжилэн магадлах ухаан гэдэг хөтөлбөр аюу сонирхолтой санагдаад тэгэл ямар ч хэсэн би ийшээг л ормоор юм байна да. Тэгэд нөө яг нэгдүгээр курстэй ингээд уучраа мэдэхгүй явж хоёрдугаар курсээс мэрэгжлийн хичээлүүд орж ирдэ штэ. Тэг яг мөрс судлал хэргийн газрын үзлэг гээл. Тийм. Тэрийг ингээд хичээлүүдэд үзгээд вау шинжээч хүн гэдэг чинь мөр ингээд хэргийн хувь заяанд ийм амар чухал холбогдолтой хүн байд юм биш үү? Тэг ингээд би энэ мэрэгжлийг сонгосондоо бүр амар юм өөртөө ихтгэлтэй болсон миний хувьд л.
Тэгээд ингээд бид нар чинь гол нь нөгөө ингээ хэргийн газар очоод тэгээд тухайн хэргийн хувь заяаг одоо ер нь бол шууд утгаар хэлэх юм бол шинжээч хүн шийддэг. Тийм. Энэ хүний амьдралыг шийдэж гинэ л гэсэн. Тийм болохоор ингээ айгүй тусгай мэдлэгтэй шинжлэх ухаанч тал руугаа байдаг гэж миний хувьд боддог. Тэгэл анх бол 2 дугаар курст нөмөр судлалын хичээл ороод тэгээд бид нар одоо ингээ харахад зүгээр л гадарг байгаа шүү дээ. Одоо шинэ энэ зурагтан дээр юу ч харагдахгүй байгаа шүү дээ. Тэгэхэд одоо ингээ энэ зурагтнаас ингээд одоо энэ тусгай нутаг ашиглаад ингээд гарын мөртэй ер нь ингээ хүний биеийн бүхэл хэсгийн мөр үлдсэн байвал тэрийг илрүүлээд бэхжүүлээд тэгээ тэрийг одоо ингээ хин гэдгийг нотлоод хүүхэн шатнд нотлох баримтанд нотлох баримтын хэмжээнд ингээ үнэлүүлж чадхаар тийм зүйлийг бэлтгэдэг гэл тэр амар гайхамшигтай санагдчихаас тий. Ер нь бол 20 дугаар курст аягүй сонирхолтой санагдчихжээ. Анх ер нь бол кинон дээрээс үтжээл энэ хурууны хэлэрлээ тэргээл яг тэрийг нь яг харж мэдхгүй. Тэгээ анх сургуульд орж ирэл хичээл дээрээ яг өөрөө биеэрээ хийж үзсэн болохоор амар сонир санагдсан. Зүгээр байгаа юмнаас хурууны хэлрэл биологийн дээж авал тэр нь бол айгүй гой санагдсан надад. Тийм. Ер нь л манай мэрэгжил би бол гэтээ мэрэгжлээрээ одоо энэ мэрэгжлийг сонгож орж ирсэндээ айгүй тийм бахархалтай байдаг шүү дээ миний хувьд. Яа тэгэхээр тухайн хэргийн хувь заяаг тухайн хүний хувь заяаг одоо ингээд бид нар ингээд зүгээр нэг балаараа ингээд шийдэж болно гэд ингээд ботхоор айгүй гоё. Тэг тэр талаараа маш том хариуцлагатай хажуугаар нь маш том хариуцлагыг дааж явдаг. Тэр нь мэдлэгийнхаа хажуугаар бас маш том үүрэг хүлээж ийна л гэж ойлгосон. Тийм. Тэгэд одоо ингээд бидний хичээл чинь айгүй олон салт нь штэ дотроо. Одоо практик дээр ч гэсэн хийдэг шинжилгээнүүд нь маш олон төрөл байгаа. Одоо жишээ нь гарын мөр судлал, бичиг судлал, галт зэвсэг, хүний дүр төрх, автотехник гэл ингээл тэр болгоныг бид нөгөө ингээд хичээлийнхээ хөтөлбөрт оруулж бас ингээд судалдаг. Тухайн мэдлэгийг эзэмшиж байж бид нар одоо тухайн шинжээчтэй тийм албан дээр очиж ажилладаг. Тэгэхээр ер нь суралцах хугацаанд бас айгүй тийм тусгай мэдлэг шаардсан хүн дүнд хичээлүүдийг үздэг. Гэтэ сүүлд нь ингээ эргээд харахад мэрэгчлээ ингээ ботход мэрэгчлэрээ ингээ бахархах сэтгэл төрөхөд би угаасаа л энийг хийх ёстой гэдэг бодол айгүй их төрдөг. Миний хувьд л. Харин одоо ер нь бол хэдүүлээ ингээд сургуулаа төгсөөл яг ангийнхантайгаа хамт ажиллахгүй шүү дээ. Орон нутаг руу ингээд томилогдоод явна. Тийм болохоор ер нь хичээл номоо ингээд найзуудтайгаа хамт байгаа үедээ сайн хоорондоо ярилцаад гоё дурсамж бүтээгээд найзуудтайгаа л ер нь байвал болох хаа гэж бодож байгаа. Тийм шүү дээ. Одоо ингээд нөгөө нэг төгсөх курс болсныхоо хувьд хэлэхэд одоо ингээд бид нар ингээд төгсөө тал руу салаад явна гэхээр айгүй тийм харамсалтай санагдаад байгаа миний хувьд. Яагаад ч юм нэг тийм хорогдох сэтгэл айгүй төрж байгаа. Хүнд ингээд сонсогч үеиг амар гоё ийжтэй гэл. Битгөө одоо ингээд өнөө маргаашгүй төгсөхгүй байгаадаа жишэлтэй зүгээр л ингээд ангийнхантайгаа байх хугацаа айгүй бага үлдчихтэй гэж бодохоор айгүй харамсмаар. Тэгээд одоо энэ үлдсэн цаг хугацаагаа айгүй гоёор өнгөрүүлмээр тийм санагдаж байгаа. Та энэ 4 жилийн сургууль сурсан шүү дээ. Тэгэхээр та сургуульд орох үедээ сургуулаа төгсөх хүртлээр ер нь ямар зорилго тавьж исэн бэ? Та тэрнээсээ хуваалцаач. Миний бодлохоор яг нэгдүгээр курст юм улаан диплом байдаг гэж мэдчихэж байгааг байхгүй би. Тэгээд манай ангийн багшлахаар ингээд айгүй ангийнхныхаа төлөө айгүй их явдаг тийм амар сэтгэлтэй хүн байдаг. Даалтанд байдаг турандаа. Тэгээд бид хэдийг нэгдүгээр курст нэг дүн маань айгүй сайн гарсан. Тэгээд 2 дугаар курст ордог жил багш хэлжсэн байхгүй. За одоо энэ дүн сайн байгаа хүмүүс дахиад хичээгээд хэдэн жил гүрийгээд улаан дипломтой төгсөн шүү. Гол нь дөнгөж ингээ бүгд сайн байх хэвээр. Тэгээд айгүй тийм олон нийтийн ажиллагаанд айгүй сайн оролцсон байх хэвээр гэдэг. Тэгээл яг тэр үедээ яг өөртөө зорилго тавьчихсан байхгүй. За би яг улаан дипломтой л төгсөх боломжтой юм байна. Дахиад жоохон хичээчихье гэл. Тэгэл одоо бол би улаан дипломынхоо болцлыг хангацсан явж байгаа. Тэгээ манай ингээд надаас гадна дахиад 2 хүүхэд байгаа. 3 9-өөс дээш голчтой. Одоо улаан дипломтой төгсгөд ахлах тэслэгт цолтой төгсөн гэд яриа байсан шүү дээ. Тэр нь одоо л байгаа юу? Байхгүй, тэр байхгүй. Адилхан тэслэгчээрээ л төгсөн гэсэн. Адилхан тэслэгчээрээ төгсөн. Харин магистр эрэхтэй. Магистртаа шууд үнэгүй төлбөргүй сурна гэсэн үг үү те? Тэр талаараас мэдгүй. Гэтэ яарсан магистрын хөнгөлөлттэй байдаг. Тийг санагдаж байна. Тэгээд улаан дипломтой төгсөх зорилго нь бол өөртөө тавьсан байгаа.